За баярлалаа. Би зүгээр мэдээж олон хүн таалагдъя. Улс төрөө бодъё гэдэг юм уу, эсвэл засгийн газар таалагдъя гэвэл энэ хуулийг дэмж байх. Гэхдээ би зүгээр Монгол улсын эдийн засгаа бодож байгаа хүмүүс бол ийм хууль бол хэрэггүй гэж. Монгол улсын эдийн засгт бол энэ хууль ямар ч хэрэггүй. Хин ч ойлгомжтой байгаа. Тэгэхээр би зүгээр мөнгө хөргөл сайдаас нэг хоёр асуулт асууя. Энэ зүгээр интернетээс би зүгээр байнгын орон дээр энэ улсуудыг яаж мэдэх юм бэ гэсэн интернетээр байгаа олж аваараа гэсэн тэгээ олоод авцсан байгаа. 42 улсад бол гэхдээ яг их хурлын гишүүдийг бас интернетээс мэдээлэл олж аваараа л гэж тэгжэлээ л дээ. Тэгээд яг хуу интернет байгаа мэдээллийг би үнэн гэж бодсон. Тийм учраас би энэ 42 улсыг одоо манад харьцаанд өөрчлөлт орох уу гэж. Одоо бид энэ 42 улсыг бол муухай улс байна л гэж би бол ойлголоо шүү дээ. За энэ улс бол ер нь жоохон муухай улс юм аа. Бараг одоо зорчих шаардлагагүй юм байна л гэж ойлголоо. Тэгэхээр бидний харьцаанд энд одоо өөрчлөлт орох уу? Эдийн засгийн болоод улс төрийн байдалд одоо ямар нэгэн сэв суух ч юм уу ийм зүйл байна уу? За хоёрдугаарт нь би энэ хуулийг баталснаар Монгол улсын эдийн засгт ямар нэгэн ач холбогдол байгаа юу? За гуравдугаарт энэ хууль батлагдсанаар авилгал авахт нь ямар хэмжээгээр нөлөөлөх юм бэ? Авилгал авж байгаа тохиолдолд энэ хууль батлагдсанаар авилгалт хэдэн хувиар буурах юм уу? Би зүгээр нэг зүйлээс их болгоомжлж байгаа. Энэ мөнгө хэрвээ гадагшлахгүй бол зүгээр дотоод эдийн засгаа нураагаад унагачих штэ. Яаж нурааж унагдахыг яг би энд яриг гэвэл нэлээд удаан юм ярих хэрэгтэй болно. Бизнесийн зохистой харьцаад байхгүй болгоно. Энийг гэхдээ ойлгодог хүмүүс ойлгох байх л та. Онл ярьдаг хүмүүс бол сайн ойлгохгүй байх. Тэгээд их матаас их нэмэгдэнэ гэж одоо инх бол дарга хэлсэн. Би бол энийг бол яг одоо инх бол инх төвшин даргатаа санал нэг байна. Гэхдээ энэ 100 мянга 200 мянган хүн энэ хуулинд чи хамрагдвал би энийгээ матсаар угаад одоо тэгээд энд юу вэ? Би одоо ойлгохгүй шүү дээ. Тийм учраас би их хурлын гишүүдэд уриалгах чинь энэ хуулийг бол буцаасан зүг баха. Монгол улсын эдийн засгт ямар ч одоо ач холбогдол байхгүй хууль болно. Тэгээд Малайз, Швейцарч шиг одоо бидний одоо маш том харьцдаг улсууд одоо энэ юун дотор одоо засгийн газрын жагсаалтанд багтах юм шиг байгаа юм. Тэгээд одоо гишүүд хэлээд байна шүү дээ. Биднийг одоо тэр хамаарал бүхий хүмүүс чинь ямар нэгэн байдлаар одоо төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг санаатаагаар буюу санаансалгүйгээр хорлох тохиолдол яах юм бэ? Тэгээ сүүлд нь цагаатсан ч гэсэн улс төрийн нэр хүнд нь байхгүй болно шүү дээ. Тэгээ ийм зүйлүүд байгаа учраас та бүхэн энэ хуулиа эргэж харна үсттэй. Миний хувьд бол дэмжихгүй гэдгээ хэлээ. Тэгээ 3 асуултандаа би мөнгө хөргөл сайдаас хариулт авъя. Баярлалаа. За хариулт өгье.